Сайн байцгааны үзэгчдээ өнөөдрийн хинтээ мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хоршоолол 90 АИ-ны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Энд оролцож байгаа эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн хамтын удирдлага хяналт бүхий дундын эд хөрөнгөн дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэдгээ. Хоршоолын салбар өсч хөгжсөний 90 жилийн ойн жил тохиож байгаа бөгөөд жижиг дунд үйлдвэрийн газраас хоршоолол 90 АИ-ыг бүс бүрт зохион байгуулахаар төлөвлөж манай аймагт энэ сарын 1-ээс 20-ны хооронд АИ-ны үйл ажиллагааг өрнүүлж байна. АИ-ны хүрээнд орон нутгийн тэргүүний хоршоодын үйл ажиллагааг дэмжих, сурталчлах, хоршоолын ач холбогдлыг таниулах, хоршоологчдын бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор үдсгэлэн худалдааг зохион байгуулах, хоршоологчдод бизнесийн зөвлөгөө өгөх, сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд урлаг спортын арга хэмжээнүүдийг зохиох, хоршоодын нэгдсэн мэдээллийн баазыг бүрдүүлэх зорилгоор шинчилсэн бүртгэл хийх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөд байна. Төрөөс хоршоог хөнгөлөлттэй зээл тоног төхөөрөмжийн түрээс хамруулах, жижиг дунд үйлдвэрийн зориулалттай импортын тоног төхөөрөмжийг гайл нэмүүртийн албан татвараас чөлөөлөх, мал аж ахуйн чиглэлийн хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох, аймаг бүрт загвар хоршоо байгуулах, Архангай, Завхан, Говьалтай, Хөвсгөл, Хинти зэрэг аймагуудад түүхийн эд бэлтгэлийн төв бий болгоход хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх гэх мэт дэмжлэгүүдийг үзүүлж байна. Жижиг дунд үйлдвэрийн газраас аймаг бүрт хоршоолол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг хуваарлсан ба манай аймагт одоогоор нийт 1 тэрбум 500 сая төгрөгийн зээлийн санхүүжилт ирээд байгаажээ. За хоршоол бол Монгол улсад өсч хөгжөөд 90 жил болж байна. За ингээд сүүлийн жилүүдийн хоршоолын ач холбогдол, хоршоолын үйл ажиллагаа бол нэлээд өргөн дэлгэр болж байна. Энэ ч улмаар бас 2012 оныг Монгол улсаас хоршоолын жил болгон зарласан. За энэ жилийн тухайд гэх юм бол энэ 2012 АИ-ны хүрээнд бол улсын хэмжээнд нэгдсэн юм АИ-ныг зохион байгуулж байгаа. За энэ зүүн бүсийн АИ нь бол 8 сарын 1-ээс 20-ны хооронд Хинтээ аймагт зохион байгуулагдахаар өнөөдөр нээлттэй хийж байна. Ер нь одоо энэ жилийн байдлаар үзэхэд бол Хинтээ аймагт 2 хоршоо шинээр байгуулагдсан. Нэг нь Баян-Утг суманд, нэг нь Хэрлэн суманд. За бид энэ 20 оногийнхоо хугацаанд энэ хоршоолын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчлах, хоршоол үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид хоршоологчдыгаа бол төрөл бүрийн сургалтанд хамруулж мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, за эднэрийнхээ дунд тэмцээн уралдааныг зохион байгуулах. За улмаар энэ арга хэмжээнүүдийг бас цаашдаа бол зүүн бүсийн хэмжээнд улсын хэмжээний хоршоологчдын үйл ажиллагааг танилцуулах АИ-ныг зохион байгуулах ийм томоохон ажлуудыг ерөнхийдөө хийхээр төлөвлөж байна да. За энэ жил бол жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас бол Хинтээ аймагт иргэн төлөгдөх 2009-10 оны иргэн төлөвлөлтөөс буюу 600 гаруй сая төгрөгийн зээл хуваарлагдсан байж байгаа. За энэ зээлүүд одоо бизнес эрхлэгчид маань Хинтээ аймгийн иргэдийн хурлаас баталсан чиглэлийн дагуу бол тухайн чиглэлд тохирсон зээлүүдэд хүссэн. За энэ зээлүүдийг бид нар бол эхнээсээ бол олгож эхлэв байна. За үүний хажуугаар бас Монгол Улсын засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг бизнесийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийн бонд гаргасан байж байгаа. Энэ бондын хөрөнгөөс Хинтээ аймагт бол 900 сая төгрөгийн зээл мөн энэ 600 сая дээрээ нэмж орж ирж байна. За энэ 900 сая төгрөг бол 5 жилийн хугацаатай жилийн 7% хувьтай дээд хязгаар нь 100 сая төгрөг хүртэл өсөн нэмэгдсэн ийм зээл болж байгаа. За энэ дээр бол бид нар бас Хинтээ аймагт нэн тэргүүний ач холбогдолтой ийм жижиг дунд үйлдвэрийг дэмжихээр төлөвлөж байна. Тэгэхээр иргэд бизнес эрхлэгчид та бүхнийг бас энэ жижиг дунд бизнесийн зээл хамрагдаж бизнесээ өргөжүүлэх, шинээр бизнес эрхлэх энэ үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдахыг бас хүсэж байна. Түүхт олон хойнууд тохиож байгаа энэ жил Баян-Утгчууд 80 жилийн огоо дэлгэр сайхан тэмдэглэлээ. Хаалхын сүүлчийн Сэцэн хан Наваа нэрэн, Партизан Шарав, Улсын Баатар Гонгор, Ардын засгийн үеийн анхны авраг Самдан, төрийн сойрхолт хөгжмийн зохиолч Лувсан Шарав, Монгол улсын гавьяат жүжигчин Хонгор Зүлгээд, Монгол түмний бахархал болсон алдар цуутнуудын үлгийн нутаг, Баян-Утг сумын 80 жилийн ойн их баяр наадам, хурдтай зонтой өргөн дэлгэр сайхан боллоо. Нутгаа зорин ирсэн олны хөл бужигнсан Уяамордын гэр майхнууд дэнж дүүрэн яраасан их баяр наадам өнгөрөгч 28-ны өдөр баярын хурлын үйл ажиллагаагаар эхэллээ. Монгол улсын гавьяат жүжигчин Хонгор Зул, улсын начин Од хүүгээд нутгаас түрэн гарсан алдар цуутнуудаас гадна улсын хурлын гишүүн Гамбямб, Бат Эрдэнэ, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ган Төмөр, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Хэрлэн Чулуун, Баян-Утг сумын засаг дарга Инхбат, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бачлуун нар баярын хүндэтгэлийн эндрээс хурлын үйл ажиллагааг эхлүүллээ.
Баян хутаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бачлуун баярын хурлыг нээж, сумын засаг дарга Инхбат Баян хутаг сумын түүхэн замлал илтгэлийг тавилаа. Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ган Төмөр аймгийн засаг даргын мэндчлэгийг уламжлахын сацуу, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн засаг даргын илгээсэн 1 сая төгрөгийг гардуулж, түүнчлэн улсын хурлын гишүүн Гамбям Бат Эрдэнэ нар баяр хүргэн тус 1 сая төгрөгийг сумын засаг дарга Инхбатад гардуулж өглөө. Баярын хурлын үеэр сум орон нутагта үр бүтээлтэй ажиллаж ирсэн хүндэт иргэдэд шагнал гардуулсан ба Баян хутаг сумын 3 дугаар багийн малчин Батгүн төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор ингэрэмялаж, мөн 3 дугаар багийн малчин Жавцмаа Наран цэцэг нар хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдаж, ардын хувьсгалын 90 жилийн ой медалаар 42 хүн, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр 2, боловсролын тэргүүний ажилтан 1, боловсрол соёл шинжилгээ ухааны яамны хүндэт жуух бичгээр 1, эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан 1, эрүүл мэндийн яамны жуух бичгээр 3 иргэн, эрүүл мэндийн яамны хүндэт тэмдгээр 3, аймгийн хүндэт тэмдгээр 10 хүн, Монголын эмэгтэйчүүдийн холбооны шагналаар нийт 6 хүн тус шагнагдаж, ойн их баяр наадмаараа од медалаар энгэрээ гоёлоо. Баяр наадмын үйл ажиллагаа маргааш өдөр нь 11 цагт наадмын талбайд эхэлж, сумын засаг дарга баяр наадмыг нээн үг хэлж, улсын хурлын гишүүн Гамбям Бат Эрдэнэ нар наадамчин олондоо баяр хүргэн мэдчилж, Баян хутаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар төгсөлтийн хамт олноос сум орон нутгийн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ. Нээлтийн үйл ажиллагааны эхэнд Монгол улсын гавьяат жүжигчин Хонгорзул уртын сайхан дууны их шиг уянгалуулан хурсан олонний хиймэрийг сэргээж, Баян хутаг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагийн тоглолт чуулсан олонний мэлмийг баясгалаа. Нээлтийн үйл ажиллагааны хүчит бүгчүүдийн нэгийн даваа эхэлж, бүхий ногоон дэвжээний хүчит 64 бүх зодголсноос өсвөрийн 32 бүх, улс аймгийн цолтой 11 бүх, Эрбира сорин барилдлаа. Хүчит бүхийн барилдааны шүвгийн дөрөвт улсын начин Одхүү, аймгийн арслан Гүрс Оронзон, аймгийн зан Хадбаатар, сумын зан Бат Эрдэнэ нар шөвгөрч, аймгийн арслан Гүрс Оронзон улсын начин Одхүүгээр, аймгийн зан Хадбаатар, сумын зан Бат Эрдэнэр тус 5 даван үзүр төрөндүүлдэж, Баян хутаг сумын харьяат аймгийн арслан Төмөрийн Гүрс Оронзон төрүүлж, Бачирет сумын харьяат аймгийн зан Хадбаатар үзүрлэж, уугуул нутгийнхнаа баярлуулж, бүхэд хорхойтой наадамчин олноо баясгалаа. Наадмын эхний өдөр азрах соёолон их нас гэсэн 3 насны шандас хурдан хөлгөөд уралдаж, азрах насанд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Амар Баатрын хээр өнгөлж, Сүхбаатар аймгийн Төвшин Ширээ сумын Амар санаагийн зээр даман хөзүүлж, 3 дугаар байранд Хинтээ аймгийн Баян Овоо сумын Ганбатын хар ногоон, 4 дугаар байранд Баян хутаг сумын Очир Жавын зээр турдалж, Хэрлэн сумын Лавг хатангийн Хонгор айргийн тавд хурдлаа. Соёолын насанд Сүхбаатар аймгийн Төвшин Ширээ сумын Өнөр хотын хээр өнгөлж, Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын Отгон Баатрын халтар аман хөзүүлж, Батноров сумын Эрдэнэ хуйгийн ухаа 3 дугаарт хурдалж, 4 дугаарт Батноров сумын Батчаргалын хул хурдалж, Баян хутаг сумын Жаргал сайхны шарга айргийн тавд хурдалж, уйсан эзэн унсан хүүхдэд баясгалаа. Сурын харваанд 24 эрэгтэй 11 эмэгтэй харваачид цэцэг мэрэгнээс сорин оролцож, эрэгтэй харваачдаас аймгийн мэрэгэн цогт гэрэл тэргүүлж, эмэгтэй харваачдаас аймгийн мэрэгэн баярмаа төрүүллээ. Ийхүү их ойн баяр наадмаараа Баян хутагчууд маань хуртай зонтой дэлгэр сайхан наадаж өнгөрүүллээ. Баян хутагчууд ойн баярынхаа хүрээнд олон бүтээлч ажил өрнүүлсний нэг нь ариун газар шороо тоонот хүндэтгэлийн цогцлбор юм а. Монголчууд эрт дээр үеэс алтан дэлхийд унаж төрсэн ариун газар шороогоо хүндэтгэн мөргөж залбирч ирсэн уламжлалтай билээ. Баян хутагчуудын газар ихтэйгээ холбогдсон хүчинээрэг авч, өвдөж зовсон цагтаа ирж хөргөөж мөргөж, унсан газар угаасан усмын химэн дээдэлж ирсэн нэгэн түүхт газар бол Баян хутаг сумын төрөх тасаг байсан газар шороо юм а. 1957 онд анх суурин тавигдаж, 1973 онд хүн эмнэлгийн салбар болон өргөжөж буйраа сэлгэнүүж, түүнээс хойш тэрхүү анхны буйранд иргэд хүндэтгэл үзүүлдэг болжээ. Баян хутаг сумын засаг дарга асан Инх хуйгийн хүү Ган Эрдэнийн санаачилгаар энэхүү газарт хүндэтгэлийн цогцлборыг бүтээн босгож, ийхүү их ойн баяраараа нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд улсын хурлын гишүүн Гамбям, аймгийн засаг даргын тамгын газрын дарга бөгөөд Баян хутаг сумын нутгийн зөвлөлийн дарга Ган Төмөр, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Хэрлэн Чулуун, Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Очир Бүрөө, сумын засаг дарга Инхбат, аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Уртнасан, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Баярмаа, Баян хутаг сумын өндөр настан Хүрэл Тогоо, Пүлжиням, Мандсан, Ган Төмөр, Дашторч нар, цогцлборыг санаачлагч Инх хуйг агсны гэр бүл Оюнбат, хүү Ган Эрдэнэ нар оролцлоо. Хүндэтгэлийн тууцыг хайчилж цогцлборын үүд хаалгыг албан ёс орнын Шадав Даржаалан хийдийн лам Ганбаяр 10 найлан ном хурж, хурсан олон ариун газар шороо тоонтод хүндэтгэл үзүүлсэн юм а. Баян хутаг сумын засаг дарга Инхбат тус бүтээн байгуулалтыг орон нутаг албан ёсоор хүлээн авч, цаашид хөгжүүлэх хамгаалах асуудлыг хариуцсан ажиллах болно гэдгээ амласан юм а. Энэхүү цогцлборыг бүтээн босгоход Хэрлэн суман дахь Баян хутаг сумын нутгийн зөвлөл болон нийт 150-аад иргэн ивентгэж гар бие оролцжээ. За сум байгуулагдсны 80 жилийн ойн босгон дээр манай Баян хутаг сумын засаг дарга агсан Инх хуйгийн
үр хүүхдүүд санаачлан аймгийн Баян утга сумын нутгийн зөвлөлөөс одоо дэмжлэг тусалцаа үзүүлж ханд өргөж ингэж одоо энэ сайхан ариун газар шороо тоон тгсэн энэ одоо сайхан цогцлборыг бий болгож ойнхоо босгон дээр бид нар одоо нээлттэй хийж байгаад их баяртай байна. За энэ хүний унсан газар угаасан ус гэдэг маань угаасаа л одоо хүний хүй тасалсан энэ газар маань тухайн хүний одоо ариун газар шороо дэвтэлгээтэй холбогдсон ийм сайхан газар байдаг учраас хүмүүс маань одоо монголчуудын заншлаараа энэ газар шороон дээр ирж газартаа хөрвөөж энерги авч эрс хүчээ авч ингэж одоо амьдрал нь сайн сайхан явдаг ийм уламжлалаа дагаж бид нар бас энэ одоо энэ ариун газар шороо энэ одоо тоон тгсэн энэ цогцлборыг үдээн байгуулж ингэж одоо сумдаа нээж одоо маш их баяртай байна. За ингээд одоо бид нар энэ цогцлборыг бол цаашид одоо улам хөгжүүл нутаг орныхоо энэ одоо газар шороон дээр төрж өссөн үр хүүхэд одоо нутгийн зон олноо эндээ одоо ирж энэ газар шороон дээр ирж хөрвөөж энерги эрч хүч авч ингэж одоо байнга ихтэлгээтэйгээ холбоотой ингэж байгаарэ гэж бид нар бас хүсэж байгаа. За мөн одоо энэ цогцлбороо бид нар цаашид өшөө одоо хөгжүүлж энийг өшөө одоо тогтжуулж байнгын одоо хүн энд ирж эргэл мөргөл хийдэг, ирж эрч хүч авдаг, энерги авдаг ийм одоо төв болгоно гэж бид нар одоо бас бодож байгаа. Хэрлэн голын эрэг дагуу автомашин угаахгүй байх, хог хаягдал хаяхгүй байх гэсэн Хэрлэн сумын засаг даргын захирамжийн хэрэгжилт хангалтгүй байна. Зуны улирал эд дундаа орж монголчууд бид намрын өрнөн ажлын өмнөх их амралт зугаалгын цагтаа золгоод байна гэлтэй. Манай аймгийн хувьд зүүн аймагуудыг чиглэсэн хэвтэй тэнхилгийн улсын чанартай автцам дайран өнгөрдөг. Энэ ч утгаараа Өндрхан хотоор дайран өнгөрөх аялагчид тэр бүхэл Хэрлэн сумын иргэд Хэрлэн голын эрэг дагуу саатан амарч тухалдаг билээ. Гэтэл энэ их амралт зугаалгын ард байгаль орчин гол усны бохирдол гэсэн экологийн ноцтой асуудал яалтчгүй яригддаг. Бидний сурвалжлах хэсгийг очиход мөн л эрэг дагуу голын усанд машин техник бохир хувцас хэрэглэлээ угаасан дүр зураг өгсөн юм а. Хэрлэн сумын засаг даргын 28 дугаар тогтоолд заасан Хэрлэн голын эрэг дагуу машин угаах, хог хаягдал хаяхгүй байх гэсэн заалт ноцтой зөрчигдөж, тэрч бүхэл энэ заалтыг мэдэхгүй иргэд байгаа нь харамсалтай. Бид Хэрлэн голын эрэг дээр ирээд байна. За бидний ирэхэд одоо машина угаах, хувцас угаах зэрэг бохир зүйлсээ голын усанд угааж байгаа байдал одоо ажиглагдлаа. За энэ байдал бол одоо зуны 3 сар одоо баг өдөр болгон тохиолддог гэж хэлж болно. Хэрлэн гол нь Хинти нурууны өврөөс их авч Монголын нутаг дэвсгэрт Төв Хинти Дорнод аймгийн нутгаар 1090 км, бүгд найрамдах Хятад ард улсын нутгаар 174 км үргэлжлэн урсаж далай нуурт зутгадаг гол юм а. Насаараа энэ гол усны өвөн дээр өсч төрөлсөө. Тэгээ би одоо энд нэг сэтгэл зовдөг юм надад байдгийг. Одоо энэ хүмүүс өндөө одоо энэ цагаагаар сайхан байна. Одоо энэ туны захтай гол усандаа орлого яах вэ? Энэ хог навшаа жоохон багттайхан байлгавал дээр юм уу? Тэгээд мэддэж чаддаг тийм бас гайг уусууд хаяад ах шиг байгаа юм. Хогийг машина авч угаачаа тэгээд цойдсон говцаа ярэ тэрчгээр энэ хэрэггүй бас ингээд голынхаа ус руу хаяад байдаг. Энэ эзэгээ жоохон татчаавал дээр юм биш үү гэж эртгээ хэлмээр байна. Тэгэхгүй энэ ус маань хэрэгчгэн бид нар юунд орж, юунд би угааж, юунд зугаалах вэ? Тэгээ жоохон замбраатай байлгүй дээр юм уу гэж би эртгээ хэлж байгаа юм даа. Та бүхэнд өнөөдрийн Хинти мэдээллийн хөтөлбөр хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.